Байсан. Дэмпэ юу? Тэгээд Миний дүү сайн байна. Энэ би танаа одоо ирдсэн байна л да миний дүү. Энэ аав нэг төхөөрөмж танад үлдээчээрэй гэсэн. Би ороо тавьчих уу? хий. Манай хүрүү залгаад хэлчих гэсэн. Гаар ирсэн үү? Тэгээ үүд нэг төхөөрөмж танад оруулаад тавиадах гэсэн байхгүй юу? Дугаар андурсан бах уу? Дэмпэ мөмбдтэй. Тэгээд Миний дүү чи гараад ирдэ. Агаа зогсож байгаа цагаан акценттэй. ямар төхөөрөмж юм уу? Нохоо бөөсгээд байдаг байхгүй нохоо бөөсгээд одоо та нар мэдхүү. Тэрийг алсын зайнаас ганц л бууддаг юм төхөөрөмж байна л та. Ганц л буудна. Өрөөсөө Өөрөө хий. гал удрах гээд хүн байна л та. Энэ нохоо бөөс бууддаг төхөөрөмж байхгүй. Танад оруулаад тавьчихаа дулаахан гээд ах нь одоо өөрөө өмнөгөө явах гээд байна л та. Нохоо бөөс бол одоо метраас 3 метрийн хооронд хараадаг. Тэгээ яг нохоо бөөс үсрэрлээ агаар дээр нь ганц л буудна. Өрөөсөө л ганц буудна. 2 бол буудахгүй шүү минут. 3 бол бүр үгүй. Энэ ганц л бууддаг юм. Одоо нөө сум нь ондог төхөөрөмжтэй байхгүй лазерын ондог. Тэгээд хэн манад оруулаад тавьчих юм аа? Танаа ах гэж үү аав гэж үү нэг уураа ах гэж үү. Энэ оруулаад тавьчихаа л гэсэн ахын дөө. Тэгэхгүй байна. Миний дөө энэ одоо нөө хүний бөөс чинь бол миний дөө 30 см үсэрдэг байхгүй юу? Хүний бөөсийг буудна гэж бол байдгүй юм заа. Ягаад тэгэхээр хүний бөөс чинь угаасаа одоо ингийн бөөстэй өнгөж явах ш. Нохоо бөөс гэдэг байгаа байхгүй юу? Нохоо бөөс гэдгийг ойлгож байна уу миний дөө? Тэгэхгүй та өөрөөсөө бүр таны бүр ойлгохгүй байна уу? За нохоо миний дүү нааш анхаар нохоо бөөс гэдэг чинь заяа. Тийм улаан ногоон цэнхэр өнгийн байдаг байхгүй юу? Ер нь цагдаагийнхны нохоо нарт одоо их бичлэн бөөсдсөн байдаг. Энэ нь болохоор цагдаа нарт одоо хэрэгтэй төхөөрөмж байхгүй юу? Агаа нэнийг хийдэг, бүтээдэг байхгүй юу? Тэгээд ерөөсөө л 1 км-ийн цаанаас гэж байгаа снайпер буу шиг баг тий их холоос. Гэхдээ тэр холоос бөөсийг харахгүй л тий. Гэхдээ ер нь бол чадамж нь лазерын чадамж нь. Тэгээд нохоо бөөс 1-3 м агаар дээр үсэрж яхад яг үсрээл одоо хүн рүү үсэрж яах нь байна шүү дээ дамжаад. Тэнийг ерөөсөө итгэхгүй байна юу? Ямар хүн оруулж ирээд тавьчих юу гэсэн яа би бүр ойлгохгүй. Гэхдээ зүгээр чи миний дүү сонсон ах нь төхөөрөмж бас магтъя л да тийм шүү дээ. Агаа энийг хийх гэж бас 3-4 сар ноцолдог. Энд чинь миний сэтгэл шүү дээ миний дүү. Миний сэтгэл шингэсэн бүтээл байхгүй би өөрийнхөө бүтээлийг ярил л та. Тэгээд миний дүү нохоо бөөс 3 м-д үсрээ явж байхдаа ганц л буудна миний төхөөрөмж заяа. Чи 8 сумаар заяа 8 сумаар чинэглэн заяа. 8 буудахад 8 нохоо бөөс унна. Хэрвээ нохоо бөөс хээлчээд эрэгтэй эмэгтэй нохоо бөөс хээлдэж шүү дээ хоорондоо мэдээж амтны хэмжин те. Хээлж явахдаа үсрэх юм бол 2 нохоо бөөсийг 1 сумаар унгана гэж байгаа байхгүй юу? Да 3 нохоо бөөс хээлдэнэ гэж бас байна. Тийм ээ? Нэг эмэгтэй дээр 2 нохоо бөөс мордно штэ. Мордлгүй яг хөө чинь бэлгийн харьцаа гэдэг чинь тэгээ 3 нохоо бөөс үсэрж яхад ганц л сумаар унгаад ийм төхөөрөмж байхгүй юм ээ дөө. Тэгээд оруулж ирээд манайхыг хаанаад гэж Танад оруулаад зөв үүдэн чинь тавьчих. Таатай яг хаана ирсэн байна? Танаа үүдэндээ штэ миний дөө чи битээ энэ дүргээд байгаа чи. Үүдэндээ. Тий. Одоо Манай гэр хаана? эмэгтэй хүний нөгөө гөхний толгой байдаг штэ миний дөө. Гөхний толгойг бол буудаж болно бас заяа. Миний дөө чи согтуу байгаа юм да өөрийнхөө гэрээ мэддэг юм хаана байгааг. Би нэг бүр гайхаад байна л та. Юу хүн бэ тэгээд хин намаана гэрэг дааж өгсөн. Гэхдээ чи гол нь өөрийнхөө гэрээ мэдхгүй байгаа байхгүй хамгийн сон. Мэдөө. За чи бод. Авчарк гэд нохооноос бөөс тийм ээ хүн рүү үсэрч явах тэр акшнд ерөөсө бууддаг